Disney кино компани Fabula 2 хамтран төлөвлөж байна. Сарын дараа ирээрэй. За, Сайн байна уу? сайн байна уу? Энэ бас энийг. Төр хүлээн үү? Мэ, Баярлалаа. дараагийнх нь. Захиан Чингисэн хайр. Ээж. Ээж. Надад захиа ирсэн. Москвагаас захидал. Бурхан минь. Алив суу. Суугаарай. Над руу хар та. Та түргэн дуудсан уу? Ирээд явсан. Амнасанд ямар ч аюулгүй гэсэн. Тэгвэл юм. Жор бичиж өгсөн үү? Сэтгэл санаагаа өвшин байлгах хэрэгтэй л гэсэн. Тэгвэл миний эерэг сэтгэл хөдлөл хэн бэлээ? Зөвхөн чи. Зайлв. Тэгээд үзүүлээч. Ерөнхий зураглаач Артем Анисимов. Энэ Бид хоёрын мөрөөдөл чинь энэ шүү дээ. мөрөөдөлч яах вэ? Эхлээд шалгалтаа өгөх хэрэгтэй. Энэ зүгээр л уран бүтээлийн уралдаа. Миний охин шалгалтандаа тэнцэн. Ээж нь итгэлтэй вэ? Тэнд би таньгүйгээр яаж байна? Ээж минь дээ. Аав их чинь өнгөрсний дараа ээж нь ганцаардаж сэтгэлээ энтэйгээ хуваалцахаарч мэдэхгүй болчихж үлээ. Тэгээд аавд нь захиа авчдаг болсон. Бичсний дараа дотор уужрах шиг санагддаг. Яг л ойр дотны хүнтэйгээ ярьж хөрсөн мэт. Юурээс ганцаараа биш юм шиг. Танд маш их хайртай шүү ээж. Ээж нь ч гэсэн. Маш их. Тэгээд хэдийгээр яв. Нэгнээс уртаж утсан байх ёстой. Охин нь урд өдөр нь явна. Тантайгаа хамт байна. Санаа зовлтгүй. Такси бай шүү. Таксигаар үйлчлэн. Бүсгүй такси авах уу? Баярлалаа. Бүсгүй зам дээр битгий тэглээд байгаач. Уучлаарай. Тэгээ такси авахгүй мó? Үгүй. Зэн уу охин минь. Сайн. Хаа очих? Метро. Та надад заагаад өгөхгүй юу? Метрогоор яах вэ? Хаана жол ич. Нүд өрөмхийн зураг түргээд өгье. Утга зохиолын сургуулийг мэдэх үү? Мэдлгүй яах вэ? Метрогоор тийш чинь очдгүй юм. Яагаад? Надад тэмдэглэлтэй байгаа. Аль бидсэн юмд итгэж амьдрах вэ? Хашаан дээрч гисэн элдв юм биччихсэн байдаг. Залив. Нааш нөгч. Араасаа цогшоод бай. Алив. Нүд өрөмх зураг түргэн. Гэхдээ байцаарай. Ямар үнэтэй болох вэ? Тохиролцож болдгүй дээ. Агахаараас. Хагас цагийн дотор л түргээд өгнө. Яваарэ. Хоцорч болохгүй шүү. Залив араас яв. Залив. Ээшээ сууж. Долгоогоо. Баярлалаа. Анх нь хагас цагийн дотор л очихно. Ведэн хээч нэ шүү дээ. Уул зардын аж ахуйн ололтын үзэсгэлээ. Тэр хөшөөг мэднэ үстэ. Ажил чинь тариачны бэлэгдэл. Нөгөө юун дээр байдаг мөн шүү дээ. Тийм ээ, тийм.
кинонууд эхлэлээр гардаг. Тийм ээ, яг тийм. Одоо хараарай. Космос очд буудлын руу төхөж явна. Өөрдийн цагт дандаа гадаадынхан буудалдаг байдаг шүү дээ. Тийм ээ. Нэрийг харж байна уу? Шерл де Голли хөшөө. Харин одоо хоёулаа инх тайвны өргөнчлөгөөр дорчиж явна. Манай хотод ч гэсэн инх тайвны өргөнчлөө байдгийн. Гэхдээ ийм том биш л дээ. Улсын хэмжээнд ийм нэртэй өргөнчлөө нийт хичнээн байдаг юм идэггүй. Дээр нь бас Ленин нэрмжит талбай хэлэлгүй үлдээчихлээ. Бас Октябрийн 60 жилийн нэрмжит гудамжууд гэж байна шүү дээ. Манайд ч гэсэн ийм нэртэй гудамж олон байгаа. Харин энэ дэлхийн бүх өргөнчлөөнүүдээс хамгийн том нь ямар тач Москва шүү дээ. Нийслэл хот. Ингээд чи тэр удаг зохиолын юу вэ? Очиж юу хийх гэсэн юм? Наад тэлэж. Яруу найрагч болохыг хүсэж байна. Жигтэй бүсгүй юм да. Бэлхановын нэрмжит сургууль дэлсэхгүй дээ. Эдийн засгчууд нь дараа нь ямар их мөнгө олдог гэж. Ингээд л чиний тэр шүлгүүдийг өнөө цагт таа хөнгүү шахан болж дээ. Мөнгөний төлөө биш шүү дээ. Тэгвэл Москвад зоржиж яах юм? Үгүй мэдээ чиний эрхэлдээ. Ингээд би хэдийг төлөх вэ? Тохиролцож болдгоо дээ. Тохиролцчихно. Үгүй дээ та хэлчих. Йоо 2000. Хэдий? Юурдэ 2000. Та зогсчихгүй юу? Зогсооч дээ. Жээ чинь яава. Москва ч өртөг өндөртэй хот. Зогсооч дээ. Москвад амьдраад ирэхээр ойлгоно. Үгүй яаж уу хоггүй. Гойж байна. Гойж байна штэ. Айрлаарай. Дараа дахин чам шиг тосгоны тэмэг юмнуудаа ороод тулах байх та. Зойлгийн амт. Алив тань туслах уу? Баярлалаа. Энийг Та яаж байгаа юм бэ? Зогсооч. Зогсооч дээ. Зогсооч дээ гуй. Хүлээгээч. Зогсооч дээ. Хүлээж байгаач дээ. Зогсооч дээ. Гуйж байна. Зогсолтоо. Ээч минь гэж. Та зүгээр. явж үз. Наад нөхөр чинь зүгээр гэдэгт итгэлтэй байна. Арил. Ингэж болохгүй штэ. Та чинь Танд хитвчин хэрэгтэй үстэй. баярлалаа. Таны тийш үү? Алив тань туслая. Миний Өршөөрэй. зүгээр дээ. Улаан дарвал далайн тухай юу? Ээжи маань хайртай ном нь миний ч гэсэн хайр сэтгэл аз жаргалын тухай гардаг юм. Та уншаагүй мó? Үгүй. Тэгвэл авал та. Баярлалаа. Таны чамдам салж унах нь. Зүгээр дээ. Барьж болохоор байна уу? За. Би ч явъя да. Метро хаана уу? Дургуц гол би хүргээд үгүй. Хэд? За болдоо. Гэхдээ Алив төрглөе. Би яарч байна. Тухтай байна уу? тийм ээ. Баярлалаа. Үй тэнгийн улс шиг ярилцвал дургуцгүй үстэй. Дургуцгүй. Баярлалаа. Нийслэлд ямар хэрэгээр альчилж ирэв? Утга зохиолын сургууль дэлсгэр. За үгүй хэлгүй дээ. Тэгээд зохиолж болох юм уу? Үгүй. Яруу найрагч. Итгэхгүй байгаа мó? Яалаа гэж. Би өөрөө ч гэсэн айжлаа. Айх хэрэггүй дээ. Гол нь мөрөөдөлдөө итгэж бууж өгөхгүй л байх хэрэгтэй. Тэсвэр хадуужил хөдөлмөрөөр зорилгодоо хүрч болно. Юу гэдэг вүлээ дээ. Сэтгэлдээ хойрох шиг завдал бүү болго. Гал усны авилыг сөрсөн ч Зүрх сэтгэл чинь хөдөлмөрлөх ёстой. өдөр шөнө айланд ч Чамаа хин гэдэг. чамаа хин гэдэг юм. Таня. Ингээд бүсгүй өөрийгөө Татьяна гэж нэрийдлээ. Харин намайг Денис. Танилцъя. Танилцъя.
Би ч гэсэн дунд сургуулийн төгсөөд л Москвад ирсэн. Уран барилгач болохыг мөрөөддөг байлаа. Тэгээд болсон уу? Болсон. Гоё юм аа. Үнэхээр сонирхолтой ажил шүү. Надад өөрт минь ч таалагддаг. Ингээд бид хоёрын мэрэгжилд адил төстэй талууд байгааг анзаарсан уу? Архитектур гэдэг чинь чулуун жингсэн яруу найраг гэлтэй. Саяхан би нэг төслөөр ажилласан юм. Электрика гэдэг. Санамсргүйгээр Бродскийг нээсэн юм. Ямар их тус улсны мэдхүү. Үнэхээр үү? Бас орой үдчийн цагаар салхилах дуртай. Байшин барилга харах таатай байдаг юм л да. Бас хүүхд хүүхэгийн сэтгэлдээ ургуулсан төсөөлдөг. Харж зогсонгоо энэ байшин хэн барьсан болдоо гэж бодсон шүү дээ. Одоо ямар хүмүүс амьдардаг юм болдоо гэх мэтэр. Харин миний хувьд гэвэл хүмүүсийн талаар бас л адилхан. Жишээ нь би танихгүй хүнийг хараад ямар нэг юм хэлэх байх. Эсвэл зүгээр л ширтэх болов уу гэж боддог. Би ч баах урам сэтгэмж төсөөллөө. Хэрхэн аж төрдөг, юу хийдэг, юу боддог гэд. Тэгвэл миний талаар юу хэлж чадах вэ? Юу? Чи дунд сургуулаа төгсөөд Москвад ирсэн. За. Их сургуульд үргэсэн. Тэгээд архитекторч болсон. Гайхалтай. Үнэн дээр бол чи Москвад ирээд огтхон ч өөрчлөгдөөгүй. Өөртөө шиг сайхан сэтгэлтэй, элен далангүй. Яг л тийм хийвэр үлдсэн. Тэгвэл чи чинь шидэд тагнал гэсэн үг юм байна. Юу болсон бэ? Би сургуулийнхаа хаягийг тэмдэглэсэн цаасаа гээчихсэн юм шиг байна. Сүйдтэй юм биш дээ, санаа зовлтгүй. Миний хэлхийг сонс. Пушкинское метроны өртөг хүртэл явна. Тэнд буугаад хинээсэн ч асуусан болно. Чамд хэлээд л өгнө. Би чамайг хүргээд өгчмөр л байна л да. Даан чухал уулзалтай. Уучлаарай. Ойлгож байна. Баярлалаа. Зүгээр дээ. Тэгэхээр тэр сонины мөхлөгт очиод Москвагийн газрын зураг аваарай. Ихэнх үедээ биеэс нь салгаж болохгүй. Чи очив. Би тийшээ чинь аваад очие. Зам. Мэдхий гуниглаарай гэж өгч байгаа юм. Яаж? Ханаас? Чи мэдсэн байх учиргүй те. Яагаад? Совын татаад ирсэн юм аа. За. Дахин уулзалдах талаар тохиролцгоо. Би номыг чинь эргүүлж өгөх ёстой шүү дээ. Хизээ? 3 дахь өдөр. Тэр харагдж байгаа газар. 15 цагт. Тохиромжтой юу? Тохиромжтой. За би ингээ хөдлөлөө. Амжилт хүсье. Лавга гараг. Цэцэрлэгийн хаалган дээр. Цэцгийн баглаа яасан бэ? Цэцгийн баглаг нэ. Харин тийм ээ. Яасан? Мартчихсан байна. Уучлаарай. Дэни. Аавсыг нь гол хүн хэн болохыг мэдхүү. Хээ. Юу хэн гэж? Нарийн бичгэн. Хин шүү. Мартчихжээ гэдэг юм аа. Юу мартсан гэж? Чи ер нь намайг сонсож байгаа юм уу? Сонсчлоо. Заримдаа би өөртөө яриад байдаг болов уу санд юм шүү. За. Уучлаарай та. Нуучлаарай гэжтэй. Нэрээ шүү.
Би яг одоо өөрийн ухаангүй шахамл явна. Яг одоо шүшээ Денис. Байн ухаангүй шахам яа. Банк шүү. Замаа хараач дээ. Уг нь чи авьяаслаг архитекторч даанч ажил тэрэг явуулж чадахгүй. Юу хүмүүс ч гэсэн бэ юу юм? Наа чи найстад чи баярлж явах хэрэгтэй шүү. Би бол тусгай сэтгүүлийн сурвалжлагч. Архитектурын салбарт гарч байгаа шин сургууль бүхний талаар нийтлэл бичих ёстойгоос ямар бэжлэн бүтээх үүрэгтэй биш. Гэтэл чамайг би баг насны хөгжиг төлөөд явж байна. Энэ чинь чиний авч чадахгүй байгаа 4 дахь захиалга. Одоо 5 дахь нь болох нь байна. Ойлгож байна уу? Эцсийн. Тэгэхээр юу гэж? Наа зарчмаа аль болох гүн газраа далдлаарай. Холхон шүү. Тэгээд миний хэлснэг л хий. Ойлголоо. Өглөө минь үзэл Натали Петровна минь. Сонсч байна. Ягаад босгон дээр хөшчихв? Сэтгэлээ баясгасан юм аа. Өглөөгөр таныг харна гэдэг өдөржин сэтгэл үеийг явах урьдэл. Айтайхан л эхлэл байна. Аль маш. Аль вэ? Энийг танд гардуулахыг минь зөвшөөрнө үү? Гара. Тайвшраа. Ярах хэрэггүй залуу минь. Би нөхөрт гарчихсан юм ихтэй. Буурахаа минь. Дуусчээ. Би алагчлаа. Дахин сэхэхгүй. Гэвч та миний найзыг аварч амжина. Юунаас? Юу? Уран бүтээлийн үхлээс? Тийм ээ. Надад итгээрэй. Энэ үхэл манай хүний хувьд бие махбодынхтай тэнцэн. Тийм шүү. Найз чинь юу хийдэг юм? Ердөөл нэг ядуу архитекторч. Тэгвэл миний ойлгосноор баян архитектор болохоор шийдсэн биз дээ? Тааг ярихаа байна шүү. Тийм ээ. Баянч нэр алдартай ч болно. Тиймээс надад итгэнэ үү? Бүхэл л урьдлага нь бэлэн болчихсон юм л да. Харин нийтлийн зохиогч нь мэдээж та. Танаас юу ч нуу харахгүй юм аа. Тэгээ захиалга болоод авчих санаатай ирцгээсэн. Буурах минь. Та бид хоёрыг нэр тараад байна шүү дээ. Тийм ээ. Үнэхээр биширмээр. Тийм ээ, тэгээд л ирлээ. Та бидэнд юу зөвлөх вэ? Өөр нэг өдөр ирэхийг Яагаад вэ Натали Петровна? Үлгэрээ. тоглосон хүн алгаа хөвгүү дээ. Тэгвэл байдалтай. Дарга уцаарлангүй байгаа. Гэхдээ Ажлуудаа харин үлдээч гэж болно шүү. Би үзүүлчихье. Мэдээж тохиромжтой мөчийг нь тааруулж байгаад. хөмөр сэтгэлтэй эмэгтэй юм. Тэгээд тохиромжтой мөч нь хидээ тохиохвол Чамд 7 бочиргаагаа тоочих хэрэггүй. юу? Хавцсан чинь чиглэл байгаа юм. Бага. Тийм бол бүх хэмжээнд тагсан. Баярлалаа. Би уцтамж. Шүн би зүудэлсэн. Би унтаж байх юм. Зүудэнд минь намайг цэцгэс хүрээлсэн байсан. Ширээний өнцөг дээр цагийн зүү зөхлөн. Хаалттай цонх, ханан зураг, аравч, хөшиг гэд бусдын зүуд. Хиндэж зориулаагүй шүлэг. Тэгээд л тойрон эргэлдээд сэтгэл минь зүгтахыг гойно. Гэвч би нэг л энийг хүснэ. Унтах юмсан. Гинэт цонх нэгдэж хөгжим үл ялах дуулдлаа. Тэгээд л би зүудэндээ инээмсэглэмээр санагдсан. Надад чи зүудлэгдсэн. Яг л байгаагаараа. Одоо би хэний төлөө нойрноосоо сэрэх ёстойгоо мэддэг боллоо. Хөөе. Энд юу хийж байгаа юм? Цэцгийн баглаатай шүү бас. Сүйт гарах хүчин хайчаа. Бас ямар сүйт гарах вэ? Чи сая мэдэж байгаа байлгүй? Надад ямар ч тийм хүн байхгүй. Би их сургуульд элсэж орохоор ирсэн. Ойлгомжтой. За дагаад яв. Хаашаа? Сургууль руу. Их чин тэнд ажилтг юм. Алив явцгаая. Та битгий буруугаар ойлгоорой. Чи арай гадаа хонсон юм биш үсттэй? Яалаа гэж дээ зүгээр л амарч байсан. Тэгсэн чинь зүр мөлчиж. За яах вэ? Бүх юм хэвэн. Ер нь бол хэвийн ухаантай хүмүүсийг энэ сургуульд элсдэггүй гэж ярьдгийг. Одоо яа их үү тиймээс л хойш? Харин миний хувьд хамгийн шилдэг сургууль. Ойлгомжтой. Гэхдээ битгий хоцроод бай. Оюутан минь. Түргэн алхаж үз. Хэрвээ би өөрийнхөө мөрөдлөм хөөс юм бол дээр нь охиныхаа замд тэг болох гэж юу? Ганц охин минь амьдралаа үрээсэй гэж юу? Миний охин чинь авьяастай хүүхэд. Ямар гоё шүлэг бичдэг гэж. Наташка минь дээ чамайг ч одоо яадаг шууч юм блэ дээ. Тарай хийгээд өгч. Наташа ойлголтоо. Юу ч ярих хэрэггүй. Хичээнгүүлэн гоё. Битгий инглиш шүүр салдаад байл та.
Охин маань сургуультай тэнцчихвэл ихийнх нь хувьд хамгийн сайн юм болно. Сайн уу? Гэж нэг юм асууж. Гутал хагас дөрөв гутал. Энэ домгийн хэллэг мөн үү? Юу гинэ? Ойлгомжтой. Залуусаа. Яста уучлаарай. Чи цэцгийн баглаатай ирж. Элсэлтийн шалгалтанд заавал цэцэгтэй ирэх ёстой юм уу? Гэж надад нэг санаа төрдөв. Чи надад цэцгээ өгч тэгээд хэдүүлээ дундаасаа бэлгэлчи. Харин би дараа нь мөнгө нөгөн заа юу? Уучлаарай. Харамсалтай. Залуусаа цэцэг худалдаж авах хэрэгтэй. Маашгүй дээ. Хэдий болтуулах юм бэ? Мансуур явуулж байгаа. Гэтэл нэг цэцэг байдгүй. Алуу. Яасан бэ? Харин та юу болоод байгааг тайлбарлаж өгөх юм шүү. Та зарлага мөн үү? Үгүй дээ. Чөөдөр гэж. Хараад эцэн зарлага яаж хавда? Үлгэрэ. Надад худалч. Тун хэрэгтэй байна л да. Манай мансуур явуулж байгаа. Тиймээс би хэдийг төлөв. Намайг уучлаарай. Гэхдээ энэ бэлгэлтэй. Цэцэг над тийм үү? Уучлаарай. Харамсалтай л хэрэг. Ингээд аль факультетэд эсэх гэж байгаа. Юу гэж? Яруу найргих тул цэцгийн баглагаа шууд над үлдээж болно. Би тэндээ хамгийн авьяа яслаг. Тийм шүү. Галзуур Мари. За яалаа гэж дээ яалаа гэж. 3 дугаар дамжааны оюу тийм шүү. Сайн уу? Бичиг баримтанд хүлээж авч байгаа Тийм ээ. юм. За. Та төлбөртөө бүртгэлдөө. Үгүй дээ яалаа гэж. Энэ аттестат бас паспорт. Тодорхойлолт бас намайг уран бүтээлийн уралдаанд оролцож байсныг батламжилсан захидал. Баярлалаа. Гэвч энэ бүгд чинь одоо хэрэггүй. Яагаад бичиг баримтын хувьд дутуу хөхтэй юм байна гэж юу? Үгүй дээ та зүгээр л ойлгох хэрэгтэй. Төлбөргүй бүртгэлийн сүүлчийн өдөр өчтөр дууссан. Та нэг л эндүүрээд ах шиг байна. Энд бичсэн байгаа бичиг баримтыг нэгнээс өмнө хүлээж авна гэсэн. Харин өнөөдөр нэгэн Зөв бүсгүй минь. Нэгнээс өмнө. Та чинь үгийн талаар суралцах гэж байгаа хүн. Тиймээс ямар учиртай болохыг нь ойлгодог байж таарна. Өмнө. би бодохдоо зүгээр нэгэнд ч гэсэн хүлээж авах ёстой байх л гэж бодсон юм. Бүсгүй минь. Бүх юмаа сүүлчийн өдрийг нь хүртэл тулгаж байж таарахгүй шүү дээ. Гэхдээ эртний ирэх боломж гараагүй маа. Тэгээд ямар ч арга байхгүй юу? Бүртгэлийн комиссийн тэргүүлэгч танд. Яруу найргийн тэнхимийн декан. Баярлалаа. Баярлалаа. Тийм ээ. Гэхдээ декан одоогор Москвад байхгүй л дээ. 7 хоногийн дараа ирнэ. Зүгээрээ. Баярлалаа. Удаг зохиолын дээд сургууль. Байна уу? Байна. Байна уу? Сайн сууж ийн үү чи? Та ничгэ минь. Миний охин дайжгүй юу? Охин нь дайжгүй. Би илсчихсэн. Аштай юу та? Сайхан мэдээ дуулгалаа. Гэтэл хоцорчихсан амжаагүй байх вэ гэж ээж нэмээд суусан юм. Илсэн, амжсан. Сайн байна. Өнөөдөр сүүлчийн өдөр нээж. Доктор байр нь ямар хөө? Ээжийнхээ хэлсний дагуу хийсэн биз? Очингуудаа шууд бүртгүүлсэн үү? Дотор байр чин там болсон. Ээж нь үнэхээр баяртай байна. Гайхалтай. Намайг энтхийн хүмүүс их сайн хүлээж авсан. Дулаан хувцлаж байгаарэ охин минь. Ороолтой зөөхөн мартав. Өөр хэлж ярих юм байна уу? Таня, мөнгө чинь хөрсөн үү? Таньда маш их хайртай шүү. Ээж ч гэсэн. Эсвэл ээж чинь чамд минь дамжуулж байна. Байна уу? Ээж гуйхал юм та бие сайн бодорой. Хайртай шүү. Утасны карт усгана. Байна уу? Таня байна уу? Зя тэгээд Танюшка маань эсчих сайн байна. санаа амрах шиг л боллоо. Наташа. Өөр ойлгож байгаа шүү дээ чи. Энэ дайрлаг боллоо. Таня дуулгасан дээр те. Яаж болдгийм бэ? Яасан ч болохгүй. Бүх юм дөнгөжл голдрлоо орж эхэлж байхад чинь. Яаж тэгж болох юм? Өдрийн мэнд та ганцаараа юу? Тийм ээ.
Тамхитай тамхигүй алинд нь суух уу? Тамхигүй. Тийшээ. Та сууна уу? Таны цэцгийн баглааг усан тийх үү? Баярлалаа. Та сонголтоо хийчих үү? Тийм ээ. Надад цай хийчихгүй юу? Тийм ээ, тийм. Хар ногоон цэцгийн амттай нэмэгдэл орцтой гэд. Үгүй дээ, зүгээр л цай. Чихэргүй нэмэгдэл орцгүй ер нь юу ч гоо. Гүцээр нүг эсвэл аягаагүй. Нэг аягааг. Тэгэлгүй яах вэ? Одоохон. Ингээд энд зурус байна. Битгий гуниглаараа амьдрал сайхан шүү. Бусд хүмүүсийн төдөгөө чинээ өвч гэсэн уулзтлаа баяртай. Сайн уу? Нууцлаг найз минь. Өөрийн чин талаар намайг юу гэж боддог вэ гэж асуусан да. Чамайг хамгийн ухаантай, сайхан сэтгэлтэй, хөгжилтэй, зоригтой. Ер нь энэ дэлхийн хамгийн мундаг эр хүн гэж бодож байна. Чамтай уулзсныхаа дараа би энэ хотод дуртай болсон. Над руу чиний нэмсгэлээр хандсан. Тиймээс би одоо юу ч болж байлаа гэсэн би баттай мэднэ. Бүх юм сайхан болно. Яагаад гэвэл чи тэгж хэлсэн. Догтмод ажиллах сонирхолтой зөөгч ажилд авна. Тодорхой мэдээлэл авахыг хүсвэл зохион байгуулагчтай хандна уу? Бүсгүй танай зохион байгуулагч хаана байдаг вэ? Ямар нэг юм биш вэ? Үгүй үгүй. Хувийн хэрэгээр уулзах гэсэн юм л да. Үгүй ээ, уучлаарай. Чамайг зөөгчээр авч чадахгүй. Ямар утгаар нь? Шууд утгаар нь. Формат нь биш байна. Гэхдээ би хурдан шалмгаа сургуульд байхдаа бусад хүүхдүүдээс хурдан гүйдэг. Хурдан. Магадгүй чи хотын харьяаллаг байж мэдх юм. Тийм гэж саний. Юу нь болохгүй байгаа? Болохгүй ч байх вдэ. Харин сайн хэрэг. Энд хийх биш юм чинь зөрүү ааштай биш гэсэн үг. Тэгэхээр манай цэвэрлэгч хэрэгтэй. Чи зөвшөөрөх үү? Зөвшөөрч байна. Тийм байж. Зөөгч гэсэн хүрэлцээ муутай айл байна. Тиймээс аль алиг нэг ялзуудад амжих уу? Ганцхан нэг хүний цайлангаар. Ажиллах нь яах вэ? Ганцхан Амьдрах газаргүй байгаа юу? тийм ээ. Зөөгцүүлж болох байхаа. Манай нэг зөөгч өөрөө хөлсөлдөг. Үнэтэй байна гэж гомдлоод байгаа. Тиймээс хамтраад хөлсөлж тохирох уу? Болж байна уу? Тохирлоо. За ингэж эхэл дээ. Сайн байна уу хонгор найз минь? Одоо хаана угаа чинь сонирхолтой санагдлаа. Юу хийж байгаа бол? Магадгүй чи дуртай юм чинь хотын гудамжаар алхангаа байшин барилгуудыг толдож яваа байх. Эсвэл бүр хажууд нь ирчихсэн энэ байшин хараад зогсож байгаа чинь билүү? Юу гэж? Би гинтхэн чамайг зөөгөн газарт орж ирж байгааг төсөөллөө. Харин би чам руу дөхөж очиод үгүй нэг л тэнэг болчлоо. Цэцэрлэгт уулзахаар тохирсон байж зоогийн газарт санамсаргүй таарсан мэт төсөөлөх нь утгагүй хэрэг. 5 гарыг хүртэл яаж хүлээнэ? Тэр болтол бүтэн 4 өдөр. За, Сайн байна уу? сайн ямар хэрэгээр явна? Декантай эсэлтийн талаар ярилцахаар ирсэн. Би ингэж орчих уу? Ингээд эсэлт яасан юм? Та тэнцэн үү эсвэл Үгүй. Гэхдээ хэргийн учир нь юу вэ гэхээр үгүй. Сэргээл янаа давч өнөөдөр завгүй. тэгвэл маргааш. Нөгөөдөр ч ялгаагүй. Тиймээс бүсгүй сандрах хэрэггүй. Шаардлага алга. Та тайвшир бүх юм хийвэн. Уучлаарай. Энэ хэний нохой вэ? Таних уу? Манай Чарлитай адилхан. Чарли гэж миний нохол та. Гудамжинд гүйж явахт нь олж авсан. Хүүхэд байхдаа нохот ижихийг мөрөөддөг байлаа. Их сонирхолтой байна бүсгүй минь. Би их ажилтай байна. Нэрээ шүү адилхан. Ганцхан миний хэрлийз. Харин таних цэвэр цусных юм байна. Энэ маань 5 дахь үе дээр яваа дээд үлдрэх. Өнгөрсөн жил нохоо үзэсгэлэнд оролцсон шагнуулсан юм. Хөөрхөн амт юм. Нэр нь Лорди гэдэг юм. Лорди. Үнэхээр зогсон нэр байна. За би ингэж явъя да. Явлаа.
Нааширта. Тэгэхээр инг. Чи сэргээлээний дэвчтэй уулз. Гэхдээ одоо биш. Амралтнаас дөнгөж ирээд байна. Тиймээс яг одоо бол нэмэргүй. Тэгээд хизээ. Хэд хоногоос нэг хүрээд ирээ. За тэг. Баярлалаа. За зүгээртэй. Айхаад шалгалт уу. Эдгэлтэй байгаа үз. Сонсож. Тэд шалгалтын дээрээ бүр ядаргаа болж гүйцлээ. Бүсгүй мэн. Тэгэхээр Джеймсний шүүс бас энэ. Тэгээд шарсан авч. Бүхлээр энэ шүү. Ойлголоо. За, аваад явна. Сонсож. Тэд та юундаа зогсов? Айл бол хурдангж гойсон шүү дээ бүсгүй мэн. Яарч явна. Үгүй таа чинь яагаа юу болоо зогсоод байгаа юм? Уучлаарай. Ямар ч яахвдаа бурхан минь гол нь түргэлж үз. Ойлголоо. Нэрээ тийм. Нэг юм мартчихлаа. Бүсгүй. Юу гэж? Үнэхээр өршөөгөрөө. Хааш харж явсан бэ? Урдах замаа харддаг юм уу? Хааш инглээ яардаг байна. Танаас гойч байна. Юу болов? Юу болов гэж гаргуу зөөгснөр ажил тавьдаг юм хааш юм. Зарын дагуу таарс нэг л авцгаах юм. Юу болов энэ шүү. Нүнхээр уучиж өршөөгөрөө. Бид алдаага тариухан засна. Шинээр орсон залуухан зөөгч байгаа юм л да. Ер нь яг одоо л халчих. Энэ өхний төлөө намайг алчгаж байгаа юм уу? Юм богнож авд арилж үз. Уга шууд ингэж яаж болох вэ? Аль байцуулаа. Юм уулган ч юм дээ. Би илтгэлээ. Үгүй ингээд та яагаад дагуурахгүй байгаа юм? Эндээс зайлгсан шүү. Яваач. Танаас гуй. Бидний уучлаарай үнэхээр харамсалтай юм боллоо. Наад юм хурдан зүгэрэл. Хооллоо. Байна. За яасан бэ? Дреза их минь. Хүний өмнөөс өөрийгөө дандаа ингэж зольж өгдөг. Хүн болгон бусдын мууг үзэж амьдрах албагүй штэ. Энэ хүн дээл гэж хэлэхэд надтай ярихдаа болгоомжтой байх хэрэгтэй те. Магадгүй би таны боломжтой ажил олгогч юм билүү? Тэгээд танд сав суулга зохих охин хэрэгтэй гэж үү? Тийм бол хаяга андуурч. За үгүй дээ, яалаа гэж. Үүнхээр чамд ажил санал болгоё гэж бодсон юм. Гэвч чи арга олжчихсан бол за уучлаарай. Хүлээгээрэй. Та тоглоогүй үсттэй. Тоглоогүй. Манайд гэрийн үйлчлэгч хэрэгтэй байгаа юм. Гэрт байрлна. Том байшин би. Өөрөөж гаргаж өгнө. За тэгээд зөвшөөрөх үү? Тийм ээ. За аль чамдана. Болгоно уу? Леда, чи хаана вэ? Ямар гоё юм бэ? Одоо их нэртэй минь танилцаарай. Эхнэр чинь дургуцахгүй байгаа. Леда, Юу болов? Сайн байна уу? чи минь дөрвөлээ. Энэ Таня. Тэгээд Чи хуучин гэрийн үйлчлэгч хаалжсан баха. Маашиг. Харин би шинийг олоод ирлээ. их чиг Лидия гэдэг. За намайг дагаад явна уу? Танд байшингаа танилцуулъя. Өрөөгч нь үзүүлье. Болох уу? За алив. Алив зоригтой. Нааш яваарай. Лид. Юу? Мен шалгалтуудаар ядаргаа болж гүйцэж байна. Миний захиалгад яагаад нэгэн ижил хүмүүсийн овг нэр байгаад байдгийг сонирхсон шүү. Тэгвэл гудамжнаас нэг шижир алт болоод авиасыг нь хөхүүлэн дэмжээдэг. Шийжэр алт. Хаанаас олох вэ? Каткам нь хизээ бүрэн сурч эзэмшин дээ. 4-ийн 4 сонгодог төсөл байна. Гэтэл одоо 20 диплом өгөө туугаад хэцүү юм да. Ингээд хин толгой дээрээ гартлаа эрхлүүллээ дээ. Төрсөн өдрөөр нь яах гэж тийм үнэтэй машин авч өгсөн юм бэ? Тэгвэл Катяд тийм үнэтэй зүг авч өгөх ямар хэрэг байна? Ингээд тэр машины тал үнэн гэсэн байх шүү. Ер нь нөхөрт гаргах хэрэгтэй.
Чихий. Намайг Таня гэдэг. Би энд ажиллахаар болсон юм л да. Ойлгомжтой. Ямар нэг юм биш вэ? Би юм мэддгүй. Тэгээд юу иддэг юм? Юу ч иддэггүй гэж хэлэхэд болно. Чи ямар мэрэгжлийн хүн юм? Таны харж байгаачлан ингэж л ажиллаж байна да. Харж байна л да. Ганцхан мэрэгжлийн гэрээ үйлчлэгч гэхэд дэндүү залуудах юм биш үү? Ер нь би шүлэг бичдэг. Болиод өгөөрэй. Галзуу юм биш үү? Алдартай яруу найрагч болохыг хүсч явдггүй. Ягд галзуу гэж? Яруу найрагчдыг халаасны мөнгөтэй явдаг гэж сонсоогүй юу? Мэддэг юм уу? Чиний хэрэг болог. Чамайг аварнаа. Жинхэнэ амьдрал гэж юу гэдгийг харуулна. Өнөөдөр надтай клуб явах уу? Ер нь бол цэвэрлэгээ хийгдэж дуусаагүй. Орой болтол зайч байна, лайч байна. Дараа нь явж цэнги. Надад хань бол. Хамт наригч хүн алга. Үгүй ээ. Үгүйсээ дах юу вэ? Нүүр гараа угааж, нөгөө хувцас өмсөд гоё амьдрал руугаа урагшаа. Ингээд чамд даашин зуугаа зү. Ер нь бол би ойлгомжтой, наашир. Зүгээрээ дагаад ир. Надад багадаад байгаа. Харин чамд яг таарах ёстой мэ. Өмсөд үз. Өмсөд үзээ. Гэхдээ нэг юм санаж яв. Татгалцсан хариу хүлээж авахгүй. Намайг уучлаарай, би Москва орох маш чухал хэрэг байна. Яах гэж? Тэнд нэг үцэг ажил байгаамаа. Чи нэг л булзаар болоод байх чинь. Намайг явуулчихаа цаашид нөхөд ажиллах болно. Тих үү? Эртний орс хэлээр яриад байгаа юм шиг санагдлаа. Аль зуунаас наашаа ярив? За, хэлснээр чинь болъё. Би чамайг явуулж байна. Болно. Харин энэ нөгөө Денис. Би танд бүтээлүүдийг нь үзүүлж байсан да. Нэр тийм л дээ. Та ороод суус. Сайн байна уу? Сайн байна уу? Энд суугач. Өөхм аваад ирэхгүй юу? За, кофе. Үгүй дээ, баярлалаа. Би юу ч уухгүй. Тэгвэл надад цай. Тэгэхээр уншиж үзлээ, судлаа. Залуухан нөөц бололцоотой. Ямар тааш та авиаслаг архитекторч боллоо доо. Баярлалаа. Гэвч практик дээр ашиглахгүй л бол хоос авьяасаарч хоол явахгүй л дээ. Та яагаад гэж бодож байгаа? Бүх юм урсгалаар явдаг ч замд өөрчлөгдөх нь бий шүү дээ. Тэгвэл би сайн анзаараагүй юм байлгүй дээ. Анзаарах хэрэгтэй шүү. Жишээ нь танд худалдааны төвийн барилгын зураг төсөл захиаллаа гэвэл та яах вэ? Орчин үеийн цоошин шийдэлдэг. Та үннээсээ хэлж байна уу? За бараг л. Ер нь ч тэгээд бид залуу хүн мэрэгчлэн хайж байсан юм. Шинэ үе, шинэлэг санаагаад. Миний санагад та тэр бүгдийг чадах хүн мөн байна. Та юу гэж бодсон? Манай бүх захиалгууд 100 жилээр уртаад танил талдаа тараагчсан байдгаа гэж юу? Баярлалаа Наталья Петровна. Дэмэс хоёулаа дэмий цаг алдаад явах. Шууд ажилдаа оръё. Дээр баг. Сайн уу? Сайн уу? Ажил бүтэмжтэй юу? Яг хойдачгүй. Болдоо. Залууч нь ирсэнгүй юу? Яагаад заавал саатах ажил төрөл гарсан байх л та. Тэгээд л ойлгомжтой. Мэдээж ярьсан үлгэртээ үргэлжлүүлэн итгэж болно. Эсвэл клуб хамт явж болно. Сонсооч, танилуд маань залгалаа. Ерөнхийдөө дайжгуулс. Хин нэгэнтэй танилцал та. Баярлалаа. Нэг л сонирхол алга. Өрөөнд орлоо. Дураараа л бол. Ингээд чамд дахин загтал бичмээр санагдлаа. Саннаас чи одоо хаана байгаа бол? Юун тухай бодож юу хийж байгаа бол? Өнөөдөр би эртлэн болсон. Маш их ажил амжуулах хэрэгтэй байна. Босмооргүй л байлаа. Гэхдээ өөрийн гээгээ үнэхээр тааламжтай байсан. Ер бусын юу гэж? Миний санахад өглөөс ирэхэд хүмүүс битгий муухай байгаасаа гэсэндээ бурханд зориуд өөрийн гээгээ бодож олсон байх. Энэ бол үнэхээр гайхалтай. Өглөөний минь. Сайн уу? Өчигдөр чи хамт явахгүй дээ. Үнэхээр хөвгөлтэй байсан.
Катя өгөтөх. Аль вэ? Юу гэж бичсэн байна? Ингээд чамд ахин загтал бичмээр санагдлаа гин. Ахин. Катя буцаагаад өгч. Хүлээж бай. Ер нь дажиг болсон байх шүү. Катя, миний санахад өглөөс ирэхэд хүмүүст битгий муухай байгаасаа гэсэндээ бурхан зориуд өөрийн гэгийг бодож олсон байх. Авьяастай юм гэж. Ингээд чиний нууцлаг танил чи хий юм. Бит чи юм имзэг үлээ. Катюша. Өглөөний минь. Өглөөний минь. Манай Катя. Намайг уучлаарай. Катюша. Сайн уу аваа? Охин минь. Өглөөний минь. Сайн уу? Манай гэрээ үйлчлэгч аав. Ухаан жолоог гүгээд явчихлаа. Мэдгүй. Ер нь их сонирн бүсгүй. Танд тэгэж санагдахгүй байгаа мó? Дэм үү. Наад тэр яах вэ? Явж хууртах хувцал. Чамааг мартаагүй гэж найдаа. Өнөөдөр маш чухал ажил зэрэг уулзалттай. Одоо хаава. Эдвард Петрович залуус ирчихлээ. Өглөөний минь. Сайн байцгаана уу? Али орцгоогооч. За танилцсан энэ миний охин Катрина. Тун таатай байна. Филипп, манай өнсөр бүтээн байгуулалтын хэвлэл мэдээлэлээр уламжлах юм. Тийм ээ. Харин энэ залуу манай архитекторын мандаж бод Денис. Таатай байна. Супер. За юун зогсно вэ? Танилцуулах юм бэл нү? Мэдээж. За алив харцгаая. Болгоно. Алив таны дараа. Баярлалаа. Хизээ нэгэн цагт хин нэгэн түүхлийж санамсраггүйгээр тэмдэглэлийн минь авч унших биз. Бодол санаа, мэдрэмж минь инээдтэй биш санагдах байх. Ихтэй хандах байлгүй. Сүртэй гэдэг нь тэр залуудаа амьдралаасаа илүү хайртай байсан. Тэгээд амьдрал нь бүтээгүй л үз. Тэгсэн ч гэсэн бүсгүй тэрэнд хайртай байж. Тийм ээ. Өршөн сойрох нь өөр юу гэж бичих вүлээ? Эхлээд сайн боловсруулах хэрэгтэй. Баярлалаа, би хичээсэн юм. Баярлалаа. Нэг л тийм хачин хөнгөөхөн болчиход байгаа. Денис, танд баяр хүргэе. Үнэхээр гайхалтай төсөл. Баярлалаа. Явцгаа баярлалаа. Чи хараа үз. Гэтэл чи сандраад байсан. Чи сайн байсан. Денис, сонсооч. Таны төсөл зүгээр л супер. Таны гайхалтай яриад өгүүлээж байгаа. Та намайг гэрт минь дөхүүлээд өгөхгүйц. Юу гэж бодож байна? Йоо, нөгөө Автагаа хід өгсөлээд хай. Тэгээд эргээд ирээ. Сонсож, чамайг сонирхоод байна. Тиймээс татгалзаж болохгүй шүү. Хүргээд өг заяа. Филипп. Юу? Чөтгөрл өгөө танил. За юун сүртэй юм бэ? Болгоомжтой яваарай. Санаа зовлтгүй. Сайн яваарай. За, би бэлэн. Хөдөлцгөөх үү? За, талбар. За юу. Алив. Денис, та энийг ихлүүлээд удаж байна уу? Юуг? Ямар ч дуугай юм. Хамаг цаг зав ажилдаа зориулдаг байх та. Димэ. Хувийн амьдралд анхаарал тавих цаг зав гардггүй гэж юу? Үгүй. Та чинь тийм үгүй эсвэл яг тийм л гэсэн жижүүрийн хэд өөхтэй юм а та. Цэргийн албанд байгаа юм шиг. Тавшир та. Таны цамцны зах бага зэрэг Юу л да, машин барьж явхад анхаарлаа хамаагүй сарниулах нь осолтой. ширэн хүн байна шүү Денис. Найз чинь ч гэсэн тэгж бодож байгаа бол та. Та Бүхэнтэй ингэж харьцдаг уу? юу? Хэлэлдэ. Эсвэл босс ёгт уу? Та он захаар хэрэггүй дээ жолооны ард сууж харин болчтой. Тийм үү? Харин тийм ээ янз байхгүй. Миний санахад жолооны ард гэдгээр хязгаарлагдахгүй байх л та. Тийм дээ. Тийм. Суут нөө жирийн биднээс ондоо л доо. Авиас нь дараад байдаг юм шиг байгаа. Яасан бэ? Надад нэг хүнийг санагдуулчлаа. Ингээд нэг газар орж жаахан сууцгаа бол ямар вэ? Татгалзах юм бол Ай кофе ууц. би нэг аятайхан газар биднэ. Юу гэж намайг уучлаарай. Би эрт босох ёстой. Эрт босох. Эртлэн босоход битгий муухай санагдасаа гэж бурхан өөрийн гэгийг бүтээсэн гэж танд бодогдоогүй юу? Нэрийн хуудсыг чинь авбал дургуутсахгүй биз? Ажил хэргийн шугамаар харилцахын тулд Авдаа. Харин энэ минийх. Таня. Тань. Сайн уу? Яагаад хариу хэлэхгүй байгаа? Уучлаарай би ажил. Тань. 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 Тань.
Л дөө. Загтлыг чи уншчихсан гээд надад гомдчихсан уу? Хар санд чи тгээгүй юм штэ. Зүгээр л хувийн юм байсан. Дураараа хүүхнийг нэг удаа уучлчих л да. Төрөлхийн ийм хүнийг одоо яалтайж үлээ дээ. Тийм биз дээ. Чамд амли. Дахин хизээч энэ загтлыг чинь уншиж байхгүй. За тэгээд эвлэрэх үү? Альвэ? Эвлэрье. Ингээд чамайг ингэтэл чинь хатаж хорчиход хүрэгдэг ямар гэж залуу? Чиний бодож байгаа шиг биш ээ. Зүгээр л танилуд ганц удаа л зусгарсан. Тэр зүгээр л эгэл хүн биш. Бас ойлгомжтой. Хүн бүрт өөр юм гэсэн бодол бий. Сонсооч. Би ч гэсэн нэг залууд сэтгэл алдарчгаад. Гэтэл мань нэр хатуу самар болж таарсан. Ерөнхийдөө надад чиний тусламж хэрэгтэй байна. Тайлбарлаач. Тэрэнд нэг загтал бичдэг ч юм уу? Сэтгэлийн өөртөө татхаар тийм. Миний өмнөөс бичнэ. Гэхдээ намайг Мерлин Монро шиг харагдахаар. Уучлаарай л да. Миний өмнөөс бичээд өгчих тийх үү? Тэгж яах юм бэ? Чиний гэсэн бодит бүх үг болчихно. Бодол санаа чиний үг хэллэгч биш. Надад хамаагүй. Хамгийн гол нь тэрнийг дэгээд авах. Дараа нь учир нь олдоход байлгүй. Мэдхгүй юм да. Мэдх юм алга. Юу чимээвэ? Датяна, наад варч ямар үнэтэй болохыг мэдэх үү? Таны цалингаас суутгаж авна шүү. Ээж, Юу гэж? Катя, юу гэж? Гэрээ үрчиж гэхээр л нэг нөгөөхөөсөө дор байх. ээж минь би хаагалчлаа. Чи юу яриад байгаа юм? Санамсаргүй. Хүсч байгаа бол намайг бодчих. Юу яриад байгаа юм? Хүүхэд биш бүхэн алдагдал. Датяна, та цэвэрлчгээрэй. Тэглгүй яах вэ отоохон? Катя, яах гэж ингэж байгаа юм бэ? Хоёулаа чи найзууд. Би биендээ тусалдаг байх хэвээр. Харин чи надад туслана биз дээ? Хэлээч. Мэдгүй маа. Энэ бүгд нэг л жигтэй санагдах юм. Юу зүгээр л үл таних залуудаа захиа бичиж байна гэж төсөлчих. Сайн уу? Миний цагтл бага зэрэг гинти мэд санагдаж болохыг мэднэ. Гэхдээ чи мэдэх байлгүй дээ. Бидний амьдралын хамгийн сайхан мөчүүд гинтийн л эхэлдэг. Шүлэг, мөрөөдөл, итгэл, зүудлуга эсвэл нэгэн биений тал нь яах гэж үрд хуваагдсан болов. Хооронд нь нийлүүлэх гэж оролдох юунд хэрэгтэй гэж. Ер нь би яах гэж уйлна? Юу ч юм би хүсэмжлэх. Бурхан минь. Үгүй. Ингэж болно гэж үү? Зорилгоо яаж ойлгох вэ? Болзол тавих нь алдаа шүү дээ. Мөнхөд сэтгэлийн гайтай үлдэж хоцрох. Дараа нь бүх юм хуваагдана. Зах хязгааргүйгээр. Сайн байна уу? Чи юу? Сэргээл янууд явжтай ярилцах талаар бодлоо өөрчлөөгүй. Өөрчлөөгүй. Хин урлах хэрэгтэй шүү. Нэлээд ширүүн даруй хүн байгаа юм. Би тэснэ. Итгэлгүй л байна шүү. Жил болгон нэгэн ижил. Ерөнхий дүрм журм нь өөрсдөд нь тохирохгүй гэж үзэх хувь хүн заавал гарч ирнэ. Уучлаарай зүгээр л. Тодорхойхон шиг тайлбарлаад өгдөө. Би яагаад таны төлөө тогтоосон дүрмээсээ гажих ёстой юм бэ? Эмээ чинь тэнгэр тайлчихсан уу? Эсвэл ээж чинь хүнд өвчтэй юу? Та нар тэгээ хүндэтгэн үзэх онцгой ямар шалтгаан байгаа юм? Надад ямар ч онцгой гэхээр шалтгаан байхгүй л дээ. Тийм бол яагаад миний цагаас хомслаад байгаа юм? Уучлаарай.
Ингээд та яагаад намайг цагаас чинь хумслаад байгаа гэж бодов? Зүгээр л танаас зээлж авч байгаа юм шүү дээ. Хизээ нэгэн цагт танд миний цагаас хумслах хэрэгцээ гарч мэднэ. Тэгвэл би танд дуртаяа өгөх болно. Зүгээр л миний ажлуудыг нэг харчаад танд тийм хэцүү байна уу? Таны өмнө ирээдүйн Нобелийн шагналтан байгаа ч юм билүү? Огт адилгүй болохоо би ойлгож байна л да. Гэхдээ л намайг ойлгооч дээ. За. Уншиж үзье те. Таны гинтийн үлгэр жишээч бус. Гүжирмэг ааш гаргасны чинь төлөө. Гэхдээ юу ч амлахгүй шүү. Баярлалаа. Зүгээр тэ охин минь. Төрөглөөрэй. Энэ. Зүүн турш голын урсгал руугаа урсч одох хүмүүний их сэтгэл бие биендээ нэг л юм хэлсээр янз бүрийн шалтгаанаар толгойч нөвдөө юу, хайрч нь хурцгүй юу, амьдралаас уйдаа юу гэдэл амьдрал иймээс хойш гэдэл эвлэрэх янзтай. Хэлж ярьж байгаа ч итгэл төгс үнэмшилтэй хэдий боловч мөн чанар нь өгт авал барагтайд өөрчлөгддөггүй. Мяс нойрмог харагдаж байгаа юм бэ? За л вороор. Жиж нь ажилласаар л гэргүү. Ингэж. Ажлын морь шиг ингэж зүтгэж таарахгүй. Ажил амралтаа зохицуулна шүү. За алив. Юу мэднэ? Шинэ албан тушаалыг чинь тэмдэглэх хэрэгтэй. Чи чинь ажиллаагүй байна. Хайрын үгсийн шидэлцэн. Би л бусдын захааг унших нь муухай гэж ээж чинь сургаагүй юу? Ажлаас чинь хөндөрүүлж чадсан тэр хүүл таних үзэсгэлэн тонгорогч чинь ингэ тийм дээ. Аа? Катя. Босс чинь охин. Дэмэ фил. Боссын охин. Боссын маань охин миний бодож байснаас тис хондоо хүн бололтой. Тэгээд л огт өөр. Зөвгүй ядаж л амьдралдаа ганц ч удаа болоо амжилтад дурлах нь. Юу гинэ? Юу гэж вэ? Юу мэдэх хэрэгтэй л дээ. Юу гэнэ гин шүү. Одоохондоо ядуу тарцэг яваа суутанга хоолно шүү. Ямар хүн найстай болох одоо ойлгоо үстэ. Сонсооч. Чамайг зах хүртэл төхүүлж өгнө. Өөрөө хоцрох нь байна. Эндээ солигүй болохоор чи төрөхгүй байх. Гудамжны булан хүртэл тэнд зах байгаа. Ойлгов уу? Ойлгомжтой. Уучлаарай. Хувийн амьдрал улаан лолоос ч үнэтэй. Зүгээр дээ, ойлгож байна. Өнөөдөр шин та хоёрын танилцсны 1 сар юм. Яасан? Золиг гэж утсаа машинд орхичихсан байна. За ингэж явчих. Бүгдийг ойлгосон биз? За, баяртай. Сайн байна уу? Чамаа гэрлүүгөө харьчихчээ гэж бодсон шүү. Би хараагүй. Ингээд тааралдаг нь юу сайн юм те. Би номыг чинь буцааж өгөөгүй байгаа. Чи энд юу хийж байгаа юм бэ? Бүсгүйгээ хүлээж байгаамаа. Оо. Тэр та хоёрыг танилцуулнаа. Катя. Сайн уу? Надад өгч байгаа мó? Тийм ээ. Баярлалаа. Гэрийн үйлчлэгчтэй яриад байв да? Хэрвээ ямар нэг санаа байгаа бол чамд ямар ч боломж байхгүй гэдгийг санаж ав. Учир нь манай бүсгүй нэг залууд өгтлээ дурлцсан. Саяхнаас миний хувьд ганцхан чийл оршин тогтнож эхэлсэн. Явцгаах уу? Тэгье.
Бүх юм дуусчээ. Нэг ч мөр тэрэлсэн утга учир гэж алга. Одоо ямар ч шүлэг бичээд нэмэргүй. Оронд нь асуулт гарч ирлээч өрөвдөлтэй наргагүй хоосон орон зай мөргөн. Яагаад энэ вэ? Ямар учиртайг надад хэлээч. Гагцгүй дээд өнгөөр хоолой мэдэн дуулсан хэн нэгэн л энийг мэдэх чадвартай. Түнэр харанхуй нүмерч. Юунд надаас нуугдав? Өрөөний чин гэрэл асаалттай байхыг би харсан. За тэр чи яах вэ? Чухал юм биш. Чи лав төсөөлөхгүй дээ. Өнөөдөр Денистэй үнэхээр сайхан болзонд явлаа. Хэсэг хугацаа өнгөрөхтөл тэр минийх болно. Ингээд л өөрийгөө бариад өгчлөө. Альвэ босоод ир. Альвэ алив. Ахин нэг захаа бичих хэрэгтэй байна. Босоорой. Би дахин юу ч бичихгүй. Яагаад тэр үлээ? Зүгээр л. Ойлгосонгүй. Байцаарай. Та хоёр ч танилуд юм уу? Юу болж байгаа ч нэ? Энэ бүх хугацаанд миний Денист ухаан алдчих шахам яваад байсан гэж юу? Тийм үү? Денис бид хоёр чамаас өмнө танилцсан. Тэгээд ямар ялгаа байгаа юм? Чи арай өвчтэй юм шүү дээ. Денист миний захидлуу таалагддаг. Минийх гэрэ. Чинийх биш минийх. Ойлгов уу? Хийрхүү хүүхэн. Чи Денист бүгдийг ярих гэж байна уу? Юу ч ярих гээгүй. Тэр чинь л зөв. Надтай арсалзаад сайнаа үзэхгүй л баг шүү. Надад занал хэлэх хэрэггүй. Чамаас айхчгүй. Намайг муу мэддэг болоод тэр. Чи ч гэсэн намайг. Өөрийгөө юу гэж санаад байгаа юм? Чиний энэ ирээдсэн цааснууд ямар ч утга учиргүй. Ирчүүд сонсголоороо биш, харцаараа дурлдаг. Харин захидал зүгээр л нэг өртөл. Дахин надаар бичүүлэгч гэж гуйх хэрэггүй шүү. Чамтай чамгүй бичих байлгүй. Цаашид санаж яв. Эргүү хонь минь. Хэрвээ чи хинд ч хэрэггүй хоосон мөрөөдлүүдээрээ Денис бид хоёрын дундуур орох гэж санаарах юм бол нүд ирмэх зурт гудамд гаргана шүү. Намайг ойлгов уу? Денис юу гэж? Чамдаа барих гинтийн бэлэг байна. Үнэхээр үү? Нүдэ хэнда. Ань. Ханчлаа. Намайг дагаарай. Яваарай. Алив болгоомжтой. Суугаарай. Арай надад гэрлэх санал тавих гэж байгаа юм биш үсттэй. Илүү дээр юм. Чи чинь яаж вэ? Хариулт нь мэдээж юм биш вэ гэж юу? Катя гэхдээ энд яаж болох юм бэ? Яагаад болохгүй гэж? Чи романтик учрал дуртай. Катя чи яаж вэ? Ямар нэг юм биш вэ? Ямар нэг юм биш вэ? Чи өөрийн ухаангүй шахан болсон байна. Өөрийн ухаангүй шахам уу? За тэгвэл би явлаа. Хүлээлдэ. Надгүйгээр хайчих гэсэн юм бэ? Өөртөө чинь хамт үлдгэсэн чинь дургуйцаад байгаа юм биш үү? Катя. Би зүгээр л чамайг ойлгож чадахгүй юм. Загталтаа нэг өөр. Уулзахаараа бас нэг өөр. Үнэн хэрэгтэй. Үнэн хэрэгтэй юу? Үнэндээ би амьд хүн. Мах цуснаас бүтсэн. Харин чи юу хүсэж явдгаа өөрөө мэддэг бололтой. Чамд эмхтэй хүн биш хоосон мөрөөдөл хэрэгтэй юм байна.
Чи энд байгаа мó? Чамаас салахын аргагүй юм байна л да. Бараг дуусч байна ингэж гарлаа. Юу гэж миний санахад чамд ажил хангалттай байгаа шүү. Тэгээд энийг бараг дуусч байна гэх үү? Гэрийн үйлчлэгч маань яасан ч өнхөөгүй юм те. Ээжэд хэлэх хэрэгтэй юм байна. Кат хүлээлтэ, Катя. Денис ирчлээ. Юу болов? Сайн байна уу та? Кат. Катя. Катя. Чи загталтаа жинхэндээ Катя. Дуулуу. Чи жинхэн Катя. Катя намайг сонсож байгааг чи мэднэ. Катя хаалга тайл та. Таня. Катя. Надад туслаач. Денист юу гэж хэлэхээ чи мэдэхгүй байна. Юу гэж би бодж үзлээ. Миний буруу байж. Миний буруу харин чиний зөв. Чи надад хэрэгтэй. Ганцхан чимэл надад хэрэгтэй. Яг л загтал дээрээ гардаг шиг. Сайхан сэтгэлтэй, яалдамхан, инхрийхэн. Би чамд хайртай. Чи надад маш их хэрэгтэй. Маш их. Би чамайг мэдэрч байна. Хаалга тайлчих. Харж байгаа үсттэй. Битгий дугаа байл та чамаас гуй. Хариу хэлэлдэ. Уншиж. Денис. Катя. Юу ч битгий яраарай. Би чамд шүлгэн уншиж өгье. Нэг удаа би сэтгэлдээ байшин ургуулж батсан. Чи минь чимээгүйхэн ороод ирж үлээ. Цонхны цаана одод хэрхэн гялалцахын санаж байна. Чи минь инээмсэглэнгээ ширээний ард сууж, тэгээд бид хоёрт үнэхээр таатай сайхан байсан. Одоо тийшээ буцаж очих аргагүй. Хаяг нь мартагдсан. Нэг удаа би сэтгэл дотроо чинийхээ чимээгүйхэн ороод ирсэн байшинг ургуулж бодож байсан юм. Цонхны цаана одод хэрхэн гялалзаж, чи минь инээмсэглэн ширээний ард сууж байсныг санаж байна. Бид хоёрт үнэхээр таатай сайхан байсан. Тийшээ буцаж очих аргагүй. Хаяг нь ч мартагдаж. Бидэн хоёрын дул хоолой энд тэнд байхгүй. Өөр хин ч үгүй. Ганцхан өнчин одод чичирхийлж хоцорсон. Байшингийн дээгүүр хөхөмдөг туяа ансаг дүүрэн нулимс. Яагаад замын гол зогсчихвоо? Амнаас өөдөө юу чи? Хаанаас юм тэнэг юмнууд гарч ирээд байдаг юм бэ? Юун зам дээр зогсоод байгаа хүүхэн бэ? Юунда над руу хөлийгөө? Машины замаас гараач. Хин тлээд байгаа юм бэ? Сонсч байна уу? Чи яава? Яасан ямар нэгэн болоо юм?
За яах вэ? Орилж хашгичаад үз. Ингэлийн зүг хүлээж авах хэрэг байна. Яав да. За одоо болно. Хангалттай. Ойлгоо байл л доо. Үгүй ажил замаас олдох хэрэгтэй шүү дээ. Залуу биш. Ямар ч машин гараад ирэх юм бэлээ. Ер нь сууч. Алло, машин цоо. Түрүүлдэ. Бүх юм сайхан болно. Чи яава? Мэхэр татчирэл. Хүн орилж хашгичаад үзтээ. Байдаг юм шүү дээ. Залуу гэж ийм хүн байх гэж. Би өөрөө сандарчихсан. Замын голд хүн явна гэж хэний санаад орох вэ? Зүүн баруун ирэх чи зүүн аль аль нийцв. Арай надаас л ингэчээг үсттэй. Хөөлөх юм олж дээ. Амьдралд чинь өшөө загнаж аашлах хүн мунд гуйл таарна. Таарсан тэнийг юмнуудад анхаарлаа хандуулаад явж яаж болох вэ? Замаа. Алло. Аав. Угаач гсэн юм аа. Таныг энд ямар ч хамаагүй л гэж хэлэх гэсэн. Тийм ээ. Мэнки өнөөдөр хөлбөмбө бүгтэй. Манайхан тоглож байгаа юм л да. Шууд дамжуулж байгаа. Хөлбөмбө дуртай юу? За болно доо. Уг нь ийм болон чиний санааг юм л да. Үүнийг хэлэхэд манайхан санаанд хүртэл тоглохгүй байгаа юм. Хэцүү хүн л байна. Тэгвэл над руу Юу? харах муухай байгаа үстэй. Хараачгүй. Юм ярьж байна. Ингээд над тэлдэ. Хаанаас ийм золгүй бүсгүй гараад ирдэг байна. Аав ээж нь хаана амьддаг вэ? Тэгээд чамайг хаана хүргэх вэ? За, хүрээд ирлээ дээ. За, сургууль чинь энд дээ. Мэ? Баярлалаа. За тэгээд үнсэлцгүү дээ. Та ястай аминд орлоо. За. Энэ миний нэрийн утас. Бүх утас минь бичээд байгаа. Хэрэгтэй гэж үзвэл утастаараа л да. Асуудал гарах юм бол мэдээ чамд гарцал таарна. Заавал үзмэрчдэр очих шаардлагагүй заа юу. Би чамайг аварсан гэж хэлж болно үстэ. Эсвэл золтой л мөрөгчхөөгүй. Аль дуртайгаа сонгоорой доо. Тийм ээ. За, амжилт. Баяртай. Бас хин яривдээ. Шүндэл болчиход байхад чинь. Ахи хатал чи юу? Яасан тэнцээгүй юу? За ороод ир дээ. Ороод ир. Халуун цай гарч болов дайлээ. Их чинь хаалгаад өгч идэх. Денис юундаа суугаад байгаа юм? Цэцгийн баглаа сонгоход минь туслаач. За. Сайн байна уу? Сарна авах гэсэн. 40 рубль. За. Сонгоод аваарэ. Орой минь. Харин 50. Очихгүйсэн дээргүй юу? Энэ баглааг авах юм уу? Ахиад л Денис. Энэ маш чухал үйлдэл. Хэрэг болох хүмүүс олноороо ирнэ. Катюха, бид хоёрт ямар хэрэгтэй юм бэ? Зүгээр л гэртээ үлдцгээе л дээ. Хэрвээ надад туслахыг хүсэхгүй байгаа бол машиндаа суугаад хүлээж үү заа юу. Баярлаа. Их тус хүргэлээ. Саяын баглагч авъя да. Чамаас гоё жүжиг тавих хэрэггүй шүү. Болгоно. Баярлалаа. Хариултаа аваарай. Чамд өөр өгөөчтэй захилууд хэрэгтэй үсттэй. Сайн машинаар салхи татуулан давхиж сайхан амьдрах. Тийм бол энэ үгэнд минь орж үз. Энэ бүгд над хэрэгтэй гэж бодож байна уу? Арай хэрэггүй гэж хэлэх гэсэн биш үз. Денис чи хайчих нь? Денис хайчих нь вэ? Эрүүл хийх хүсье. Денис!
Люси. Одоохон хаалганы бариулаас оролцуулсныг харсангүй юу? Уучлаарай би. Ахаад цагаа олно хүрээд ирлээ. Буурхан байна. Байна уу? За сонсч байна. Филипп. За таны юу болов вэ? Ханаа төрчихөө юу? Хүлээж угаарай. Хаашаа зүтгэе яваарай заа юу. Очлоо. Яагаад шатан дээр сууж байгаа юм бэ? Тэ чинь бүр галзуураа юу? Хөр шимэгтэй чинийг номхруулахгүй бол болох байж л дээ. Хэрэггүй. Юу хэрэггүй гэж. Тайв. Таня. Чи яа? Бурхан минь халуун тавин шүү дээ. Таня. Надад сайн бариарай. Барь. Тэсэрэ. Явцгаа. Яви. Таня. Алло. Тэсэ шүү. Тавшир. Атаха. Одоо юу ах вэ? Таня. Ядхамгүй болчихно. Жагал дэсч. Денис. 50. Одоохон жагал дэсэрэ. Одоохон. Таня. Би нь яаж вэ? Таня. Тань сонсож байна уу? Таня. Сонсож байна уу? Таня. Одоохон. Би одоохон. Тэсэрэ. Одоохон. Байна уу? Дөргөн үү? Дуудлага өгөх юм аа. Эмэгтэй 19-тэй. Халуураад 40 юм. Татьяна. Би авгыг нь мэдэхгүй. Ноёдоо түр анхаарал хандуулахгүй юу? Бид хоёрт ярилцах хэрэг байна. Баярлалаа. Юу болов? Энэ зураг завсарлах хэрэгтэй байна. Зохиогч нь хийм. Хамтраад гүйцэж болох юм. Зохиогч нь чи. Юу гэж ойлгох вэ? Миний бүтээл биш байна шүү дээ. Тэгээд юу гэж? Юу яриад байгаа юм бэ Катя? Денис манай зардал хэтэрчээд байна. Тэгээд бид хэдэн архитекторч ажилд авсан. Өөрсдийгөө илтгэх боломжийг олгосон. Дараа удаа мэдээж тэдэнд өөр төсөлд оролцох боломж өгнө. Харин одоохондоо бид зардлаа танихгүй бол болохгүй байна, ойлгож байна уу? Хизэнээс хулгай хийх нь чиний хувьд хим хэмжээ болчихсон юм. Чамаасгүй хэрүүл болгох хэрэггүй. Би ахаад л чөтгөр, харин чи далавчтай сахиусан тэнгэр тийм үү? Жигүүрээ чин дэлгээд өгөх үү? Катюха, бид хоёр юу л болоод байна даа. Бид яачаад байгаа гэж. Би насанд хүрлээ. Харин чи хүсэхгүй байна. Бид биш, амьдрал юм. Амьдрал ийм бишээ л гэд үсэн. Өнөмшилтэй торгон мэдэрч гэлсэн үгс. Тэглээгээд мөн чанарт нь өөрчлөлт орох уу? Үгүй л болов. Чи энэ мөрүүдийг санаж байна уу? Танил дуулдлаа. Пушкин. Пушкин гişүү. Чиний шүлэг шүү дээ Катя. Эсвэл биш юм уу? Мэдээч минийх. Тэгээд наа зурга яах вэ? Янзалчих нь үстэй. Би ийм юмд хутгалдахгүй. Та гэртээ байна уу? Катя. Нэмэ Катюша ээж өтөр нэнд байна. Аль хүрээд ир. Катя. Сайн уу? Юу болов вэ Катя? Катя, Денис асуудал гараа юу? Би ойлгохгүй байна. Юу хүсэж байгааг нь ойлгохгүй байлаа. Аль тавшир. Тайв. Ингэхдээ сэтгэлээ жилих хэрэг байна уу да? Тавшир. Эхэндээ хүн бүрдэл тохиолдог юм. Дараа нь зангаа авалцчих нь дөө. Эцэст нь өрхийн тэргүүн нь хэн болохоо нөхөр нь ойлгож эхэлдэг. Тийм шүү. Үнэн биз хонгор минь. Эдик. Аав минь. Охиндоо туслаач гуйж байна. Та хизээд гарах гарц олдог шүү дээ. Мэдээж. Ээж их юмнус. Сайн байна. Одоо харин аавынхаа өмнөөс. Жаник залуу. Сайн охин. Одоо Филипп ахыхаа өмнөөс. Жахан залуу. За, алуу. За,
Боллоо. Сайн байна. Хүлээ Филипп. Юу? Би өөрөө Сонсч бай. Дуугүй тавьцаа юу. Бүгдийг өөрөө хийдэг үстэй. Өөрөө ажил олсон. Шөнийн цагаач гэсэн нэмэлтээр ажилладаг. Хөр шүүхэнтэйг ч гэсэн өөрөө ярилцдаг. Үр дүн нь харж байгаа үстэй. За илүү. За. сүртэй гэдэг нь баг зэрэг өвдөлөөц. Баг зэрэг юу? Чиний наад баг зэрэгээс чинь болж миний үртэй толгой бас баг зэрэг бууруулчихлаа шүү. За. Алуу. Болчихно. Сонсооч. Яагаад надад туслахыг хүсдэг юм бэ? Ихтгэн хэлсэн бол боломжийн ажил төрөл олоод л өгчих байлаа. Та миний төлөө их хийсэн хүн шүү дээ. Намайг та гэдэг одоо болзаа юу? Болохгүй бол энэ халбаар дэлсэж шүү. Их өвдөх байлгүй. Жижтэй. Өөрийгөө яаж орох вэ нэмдэ? Бас намайг. Уучлаарай, би унтмаар байна. Оцыг чинь зэнгэлж гисэн байгаа. Зайг нь аваад ирье. Би одоох. За тайвшир. Дуудуулсан уу Эдвард Петрович? За юу ч албаны юм дээ. Дуудуулах нь ч юу ах вэ? Сайн. Зуугаж. Надад нэг санал байна. Чамайг татгалзахгүй гэж найдаж байгаа. Компаниг удирдах санал. Гэхдээ мэдээж хамтрагчийн эрхтэйгээр. Санал ямар санагдж байна? Юу гэж бодож байна Денис? Бодлоо хаваалцал да. Гинтин. Яагаад заавал гинтэн гэж? Чи манай гэр бүлийн гишүүн. Чамд бүрэн итгэл хүлээлгдэг. Юу гэж? Ганцаархнаа хариуцлага гэдэг хүнд ачааг өөрч явахаа сүулдэ жаа хаалшрах боллоо. Тиймээс хэн нэг нь ачаанаас нь хамжаасаа гэж үсэх юм. Итгэл хүлээлгэж байгаад баярлалаа. Жамааг ойлгож байгаа гэж найдаа. Юуны дөрөнд та хоёрын ирээдүйд анхаарал тавьж байгаа юм. Тэгэхээр Денис. Тэгээд яах вэ? Яагаад дууга оруулчихсан бэ? Гар барьчих уу? Зөвшөөрч гэнэ үү? Ямар ч намар үдэ олон өнгө алгалж сэтгэлд гуниг шивгэнэх юм. Тэнгэр ирэхс аяганд хуваагдсан мэт сүүлчийн аянг чам руу итгэл төгс ширтэн. Тэгсгээд холбон орчны бүх юм шинжлэгдэн гайхмарч юм шиг. Ир бусын сайхан болно. Харин дараа нь элсэнд толгоогоо шаасан тэмээ хяруул шиг. Хэнийг ингэтлээ хүлээн. Энэ орой юу болох вэ? Аз жаргалаа олох уу? Даанч арай надтай биш юм да. Ээж минь битгий санаа зовдоо. Охин чинь дажгүй байгаа. Зүгээр л уцаа салгачихсан байсан. Нааша гарчихсан юм уу? Ээж, ойлгож байна уу? Дотор байранд хамаатнуудтайгаа байхыг хориглодог юм л да. Зүгээр л энтхийн дүрм журм нь Юу болов? харин тийм ээ. Ойрын төрөл байлаач дотор байранд хонохыг зөвшөөрдөггүй. Өгч. Өгөө. Алуу. Ээж, Бэ. Филипп, Байна уу? Байна уу? Намайг уучлаарай. Таны нэрийг мэдэхгүй юм байна л да. Натали Евгеньевна. Филипп. Данигийн найз нь. Тун таатай байна. Та аль вокзал дээр буух юм? уцаа өгөлдөө. Гал дэргүү. Уцаа өгөөч дээ. Тэгвэл би тусаад авъя да. Хэрэггүй дээ. Манад ирээд л буучих. Филипп, За болдоо. Застуутал хэрэггүй. гооч биш дээ. За. Дөрв баяртай. Дэм. Ингэж яах нь вэ За, Филипп? ийм л үү? Энки чамд аваагаа дуудлага өчнөө ирж. Харда. Чамтай ингэтлээ уулзах хийн хүсснийг нь мэдмээргүй нөө. Тэгэхээр чи омлет идэн үстэ. Ойлгомжтой. Байна уу? Эдгээр баримт өвчгийг лав гэхэд өгчөөрөө Елена сэргээ явна. За тэгье. Сайн байна уу? Харж байгаа үстэй Елена сэргээ явна. Манай Фроси Бурлакова дахин мориллоо. Одоо энэ бүсгүйг яах вэ? Яавал дээр бай. Хүлээж авбал яасан? Та тэгж бодож байна уу? Сайн мэдэхгүй байна л да. Таны хэлснээр хүлээгээд авчихдаг ч юм бэ лүү? Юу? Та энэ талаар мөрөөдөж байгаагүй гэж юу? Тийм ээ.
Тэгэлгүй яах вэ? Нэг оронд осууларсан. Харин таны бүтээлүүд надад тун их таалагдсан шүү. Баяр хүргэе танд. Баярлалаа. О чем, прозаик, ты хлопочешь? Давай мне мысль, какую хочешь. Ее с конца я завострю, летучей рифмой оперю. Вложу на тетиву тугую, послушный лук согнув в дугу, а там пошлю на удалую, на горе нашему врагу. Бүх юм бодож байснаас чинь огт өмнөө болж мэдэх юм гэж чи ер нь төсөөлж байв уу? Нэг л өдөр сэрээд намайг дэрэгч нь байхгүйг мэдэх болно. Хизээч байгаагүй мэтэр. Миний оронд огт өөр эмэгтэй байж байх жишээтэй. Тэгээд чи архитектор биш. Зүгээр л жирийн нэг ажилчин хүн. Өнөөдөр надад юу тохиолдсныг мэдэх үү? Сонин зөв зүйдлээ. Гэвч дараа нь тийм зүйл байж боломгүй гэдгийг нь ойлгосон. Яагаад гэвэл сэтгэлийн үнэн гэж байдаг. Сэтгэлийг хуурч болдгүй юм байна. Чамайг байдаг гэж надад шивнсэн. Өөр хэн нэгэн биш, зөвхөн чи. Яагаад гэвэл өөр зүйл зүгээр л байх боломжгүй. Учир нь би чамд л хайртай. Би чамд хайртай. Юу хийж байгаа? Надаач гайх юм алгал да. Надаас өөр юм захидлуудыг нууж байна уу? Чамд ярьж хэлэх юм байгаа мó? Аавын тавьсан саналд ямар хариу өгөх гэж байна? Денис, хүмүүс хүлээгээд байгаа шүү. Ойлгож байна уу? Тэгээ чиний хэр би зөвшөөрсөн дээр үү? Бодоод ах юу вэ? Тийм дээ, бодоод байх юу ах вэ? За яах вэ? Гэхдээ эхлээд чи надад хариулчих. Юг. Чи надад загтлыг бичиж байгаагүй тийм байз? Юугаад имэрээ? Зүгээр л хэлээд өгчхөө. Чи бүр хийрхэн өвчтэй болох нь. Сонс Катя, амьдралд ганц болоо удаанаад үнэ хэлж болохгүй юу аа? Чиний бодож байгаа юм ердөө л энэ үү? Хин бичдэг байсан юм бэ? За. Хэлээч дээ. Манай гэрийн үйлчлэгч. Таня. Нэрийг хүртэл санаж байгаа мó? Тэр бүхнийг зүгээр л мартчих л да. Үнэн дээр би өөрөө ч энэ бүгдээс болж баггүй шаналсан. Тэр захидлуудаар юу хийх юм бэ? Одоо би дэрэгч чинь бодит амьд. Чи өөрөө надад хэлсэн. Намайг энэ байгаа чигээр минь хайрладаг гэж. Тийм биз дээ. Нууцлаарай. Хүлээ. Юу ч хэлэх хэрэггүй. Хоёулаа одоо ажил руу явна. Бүх бичиг баримт дээр гарын үсэг зур. Хоёулаа баян болно. Аз жаргалтай амьдрна. Бидэнд мөрөөдөж болох бүхэн бий. Уучлаарай. Би ингэж чадахгүй нэ. Яагаад чадахгүй гэж? Ингээд л. Уучлаарай. Дөрвөлэгрээ бүсгэж үү? Сайн байна уу? Цэцэг авна. Нүдэнд дулаахан аятайхан залуу байна. Тэгээд Зүгээр л найз. гэвч арай өөрийг хүсэж байгаа нь хэлт. Ээж. Энэ сэдвэр ярихгүй. Яагаад? Филипп ээжд нь таалагдсан. Халамжтай, чамд сайханддаг. Таня. Ийм нэрийн нөмөрт чулуун хэрмийн цаана байгаа мэт аюулгүй шүү дээ. Тэгвэл охинд нь ямар ч ханд хэрэм хэрэггүй. Хан хэрмэн хэрэггүй л байх л та. Харин хайр халамж инхрийлэл гэдэг өөр. Ээж нь ямар мөнх штэ. Ээж. Ээж нь юу гэж? Гэхдээ би тэрэнд хайргүй. Ойлгож байна уу? Би өөр хүнд хайртай.
Тэгээ та нугаа юм. Тэр их нартай. За май, энийг чамд. Ээж. Та надад ямагт сургаж ирсэн итгэж найд хүлээх хэрэгтэй гэж. Яг л Исоол шиг. Тийм биз дээ. Тийм ээ. Сайхан үлгэр байдаг юм. Гэхдээ ээж нэг л юм хэлж өгөөгүй. Хүн бүхэн итгэл найдварын төлөө хүлээх тавилангүй байдаг. Харин Филипп их сайн хүн. За баярлаа. Энийг танд. Баярлалаа. Таня. Одоо хаашаа явцгаах вэ? Ямар гоё цэцэг вэ? Воробьевы уул руу юу? Эсвэл цөөрөм? Шууд Кремль орох уу? Кремль орсон чи яхав? Москваг үзүүлэх шилдэг хөдөж надаас оролдохгүй шүү. Би найдвартай хэлнэ. За тэгэд хөдөлсгөө хүү дээ. Таня хаачих нь вэ? Таня. Тань. Таня. Би хачин зүү зүүдэлсэн. Сэрсэн чинь чи дэргэд алга байна. Чиний оронд огт өөр эмхтэй. Ер нь бүх юм ердий хിവэр мэт санагдсан чи би архитекторч биш. Жирийн нэгэн ажилчин байсан. Тэгсэн ч гэсэн бүх юм нэг л биш. Яг гэвэл дэргэд минь чи байгаагүй. Сэтгэлийг хуурч болохгүй. Хэнийг хайрлахаа мэдж байдаг юм. Би зөвхөн чамаагаа л хайсан.